Зохиолч Алтан гэрлийн амар сайхан. Зохиолыг уншсан Цэдэн Содномын зол жаргал. Хэцүү анги. Намрын сэрүү унсан болохоор байрны орчинд час хийтэл орлолон тоглох хүүхдээ салхилуулах эхчүүд 60 хараа мэрж суух хөгшдийн хүл татарчээ. Энд тэнд ганцны хүн л харагдана. Өд өнгөрч нар гудааж байх үест Тэмүн орсноосоо гарч ирлээ. Хоёр талд нь цагдаа дагажээ. Үүдэн зогсох хөх халаг тэрэг рүү багын андыг нь авч хувааг байрнаасаа гарч ирсэн совд олж хараад зов туслаа. Тэрэгний ард талын хаалга руу орж суухын өмнө Тэмүн дээшүүлийн гэрлийн цонхууд харж байна. "Тэмүнээ!" гэж хашгираад совдыг ухас хийхтэй зэрэгцэн цагдаагийн тэрэг гүдлэн хурдаа нэмхэн зүхтаах гэсэн мэт. Охин өөрийн мэдэлгүй тэрэгний араас найз хүүгээ дуудаж уйлангүйлээ. Совдыг араас нь дагаад уйлаад гүйж байх юм гэж Тэмүн сансангүй. Хар багаасаа үерхсэн сайхан сэтгэл охиныг хараад хамрын самсаа өөрийн ирэхгүй шархирлаа. "Би ингээд гэмт хэрэгтэн болчих гэж үү?" хэмээн бодхоос дотор нь харанхуйлна. Түүний нүдэнд аав ээж нь хөөхөн дүү нь араас нь уйлан гүйсээр тэртээ хол хоцорсон ангийн охин бас хайртай гэрэл нь ээлжлэн харагдана. Дүүргийн цагдаагийн хэлцээс тэслэгч Батхүү хэмээгч хүн Тэмүний аав руу залгалаа. Жаргал сайхангаа хүүгээ хүнийг бүлэглэн зодож хүнд гэмдэл учруулсан гэмт хэрэгт сэжигтнээр татагдаж байгааг сонсоод хөсчхөв. Яагаад ч итгэж чадсангүй. Эрүүгийн байцааг шийтгэх хуулийн дагуу насан туршаагүй этгээдийг баримжилсан тухайга 12 цагийн дотор асран хамгаалагчид нь мэдэгдэх ёстой юм. Танаа хүү сэжигтнээр тооцоож байцаалт авах болсныг аль бие усаар мэдэгдэж байна. Гэж тэр тэслэгчийг хэлэхэд юу гэж хариулахаач мэдэхгүй ээрж байснаа. "Миний хүү юу?" гэж дуалтлаа. Тэслэгч албаны үгээ цааш үргэлжлүүлж, "Хуулийн дагуу насан туршаагүй этгээдийг мөрдөн байцахдаа өмгөөлөгчийг заавал оролцуулдаг. Та өмгөөлөгч өөрөө сонгоо авах хэрэгтэй. Бид эхний байцаалтыг өнөөдөр авахар төлөвлөд байна" гэлээ. Аав нь цочиж балмагцсандаа юу хийх, яахаа шийдэж эс чадав. Дэмийл уцаа шуурч ээж рүү залгасан биш, цаадах нь ойр дуу болж дайн дээр дажин гихч боллоо. Төмөр торон хаалга хятан дотор чихрүүлэн муухай дуугарснаа тар хийтэл хаагдав. Түлхүүр эргэж цоошны хэл тор хийх нь хаалганы эд анги дотор биш, Тэмүний өөрийнх нь цээжин дотор хүйтэн төмөр шүргэлжих шиг боллоо. Хүү бачууд тасалгаанд ормогцоо балай хүн шиг дүүнгтэн хэсэг зогслоо. Нүд ээлжлэн хүлд аваад юугүй унахнуу гэлтэй. "Би ингээд хоригдол олчихлоо гэж үү?" гэж өөртөө дахин хэллээ. "Хүслэнд минь хүүхдүүд танаах шоронд орсон гэж хэлнэ. Дүү минь битгий худлаа хэл гэд намайг яаж өмөөрөх вэ? Үнэн гэдгийг мэдээд яах вэ?" Нэгэн мэдтэл Тэмүн шалан дээр өвдгөө төврэн сууж байна. Одоо яах вэ? Нэгэнд хийгээд өнгөрсөн зүйлийг буцааж болохгүй. Аав минь надад хичнээн их гомдох бол. Надад хамгийн их итгэдэг хүн шүү дээ. Ээж минь ямар их шаналх бол. Хэрэг төвөгт орчихвоо. Ороо удаж битгий тэн гэж хичнээн өгүүлдэг байлаа да. Гэх шаналгаад бодвол толгойд нь орж ирнэ. Дөлгөөний ээж нагац хоёр нь сандралд орж ямар ч гэсэн өмгөөлөгч авч хүүтэйгээ уулзуулж амжсан байлаа. Насан туршаагүй этгээдийг байцаахтаа багшийг нь байлцуулж болох хуулийн заал байдаг учраас сургуулиас сүнжид багшийг дуудуулжээ. Хэртгэж сочсон багш өөрийн ухаангүй шахан болсон байлаа. Мөрдөн байцаагчийн өрөө рүү орж ирсэн дөлгөөн багшигаа хараад тэсгэлгүй уйллаа. "Дөлгөөн минь ийм юм хийчихч гэжтэй" хэмээн дотроо өглөх багш нь шаваа даган тэсгэлгүй нулимс унгав. "Тэр хүн чинь тоглоомын талбайд шээж байсан. Бойл гэсэн чинь хол очиж хуц, муу гүлэгнүүд гэсэн" гэж арай ядан хэлээд учир зүггүй уйллаа. Юм ярьж яагаад чадхааргүй гэдг нь илэрхий. Нулимсаа арчин толгой өндийлгөж "Ахаа, намайг битгий шоронд хийлдэ"
Гээд чичрэн нулимс дүүрэн нүд бүлтэлцэхэд өмгөөлөгч хүүгийн сэтгэл зүйн байдал байцаалт өгөх чадваргүй гэлтгэж байгаа учраас асуултаа зогсоож байцаалтыг хойшлуулахыг хүслээ. Сүнжид багш зөвшөөрөл аваад дүлгөөнийг аргадаж баг зэрэгч болохоо тайвшруулахыг оролдоход улам уйлах шинжтэй. Дэслэгч хэрэгтэй холбоогүй өөр ганцхан зүйл асуух хэрэгтэй байгаагаа учирлаад бэлгүүний хаана байгааг хүүгээс асуулаа. Хүү нулимстай нүдэндээ айсан өнгө тодруулаад гүлэлцэн байж найзынхаа байгаа зочид буудлыг хэлэхэд сүнжид багшийн нүд ороо дээрээ гарчихлаа. Дүлгөөн давдав хийтэлж очих болсон. Бэлгүүний аав огт үзэгдгүй байснаа сургуулиэр гинэт ирж хүүхдээ асууж сураглаж хичээлдээ явж байгаа эсхийг нь асуудаг болсны учрыг ойлгов. Ийм л гайтай юм болохын дохой байж өнгөрсөн хэдхэн минутын дотор сонсож дуулж мэдэж буй энэ бүх зүйл яагаад ч түүний санаанд багтсангүй. Ангийнх нь хүүг цагдаа авч гарсны дараа хүүхдүүдэд минь аль болох зөөлөн хандаач гэж багш дэмийл гуйлаа. Их хүнд хэрэг цэжиглэгдэж байгаа. Таагүй юм болж хохирогч нас барвал юу болохыг та ойлгож байгаа үсттэй гэж залуухан тэлэгч хэлсэн нь сүнжид багшийг бүр айлгчихлаа. Уулга алдхаас өөр юу ч хэлж чадсангүй. Дотроо бурханд ч юм уу хэнд ч юм залбирч сууснаа нутгийн баян богд уулаад дуудаж аврал өршөөл хүслээ. Бэлгүүнийг цагдаа нар хайж байгааг зүудлээч үгүй зулаа кино театраас гарч ирлээ. Эрдэнэтэй цуг 2 дахь өдөр үзэж буй энэ. Залуу түүний даган элдвэм ярьж хөгжөөх гэж оролдон алхана. Бүх үг нь хуурай хүндий сонсогдоод байх нь тамтай. Хайргүй хүнтэй шал худлаагаасаа ярьж худлаагаасаа инээсэн дүрэсгэж огт худлаа кино үзэж явах гэдэг ямар тэнэг юм бэ? Ятхад бэлгүүнтэй үзчихсэн кино шүү гэж зулаа бодож явлаа. Гэтэл бүх зүйл утгагүй санагдлаа. Энэ эрдэнэд юугаа бодож нүүр өгч хамт кино үзвэ? Ямар тэнэг юм бэ? Одоо энэ залууг гүйж ирээд байвал юу гэж хэлэх вэ? Би яасан ч бодлогогүй хүн бэ? Ээж намайг хөнгөн жингийн бүх гээд байдаг. Үний юм аа гэж өөрийгөө зэмлэлээ. Сонинд далахт гарахдаа яаж хөвгөлснөө, хэрхэн дарь базардаж явснаа хуучилсаар яваа. Анхангийн царайлаг залуугийн үгийг таслан тэсхүнтлэн зогсоод хэллээ. Эрдэнэ, би чамтай хамт байж яагаад чадахгүй гэдгийг мэдлээ. Уучлаарай. Эрдэнэ зог туцаад өмнөөс нь харлаа. Царайнд очиж балмагцсан гэхээсээ илүү ууралсан шинжтэй. Яасан бэ? Би чамайг өргөөд уйл дөө. Гэхээр нь зулаа юу ч хэлэлгүй бушуухан таксийн цун хөдлөв. Бүхэл бүтэн тэнхмийн октын сэтгэлийг булаадаг сайхан залууг яг л балаа хүн шиг гудамжинд хаяшаад явна гэдэг учир утгагүй зүйл мэт. Булан тойрмогцоо зулаа 300хан төгрөгтэйгээ санаад явхаа боллоо гэж хэлж золоочод загнуулан тэрэгнээс бууж нийтийн унааны буудлын руу алхлаа. Бэлгүүн утсан дээрээ зулаагийн яриаг бичснээ ахин үдэж суулаа. Манай бэлгүүн хөөхөн залуу даанч зулааг харахаараа иччихдэг гэснээ адтай инээж байгаа дүрсийг танилцаад удаагүй байхдаа бичиж авсан. Үүнийгээ хэд дэх удаага үдэж байгаа болоо гэж бодлоо. YouTube сайтад оруулаад зөвхөн ганцаараа үзээд байсан гэхэд шууд л сая хол гарсан хандлттай бичлэгэгдэж дээд амжилтын жагсаалтад орох байх та хэмээн хэтрүүлэгтэй бодолд автсан суув. Тэгснээ сая арайч хүрээгүй хаа гэж өөрийгөө шоолон ганцаараа нэмсэллээ. Амттай бодлыг нь талан хаалга тогшоход буудлын ажилтан охиныг байх гээд шууд таалаа. Ингэж байтал тасчхул аюул болно. Одоо шууд л зулаагийн бичлэг зураг хоёрыг нь үзүүлээд энэ миний хайртай охин гээл хэлчихье гэж өөртөөгөө яриад хаалга нэв. 2 цагтаа зогсож байхыг харж бондгос хийтэлд очиод аргаш нэг алхлаа. Дашторж авахдаа бэлгүүн таныг гэмт хэрэг цэжигтнээр татаж баривчилж байна гэж нэг нь хэлэхэд нөгөө нь прокурорын зөвшөөрлөө үзүүллээ. Бэлгүүнийг баривчлахад манайхны 69 гэж нэрлэдэг хуучин орт хэрэг явж таарсан байв. Хоньны хонхор гэцгээдэг битүү төмөрлсөн хэсэгтэн суугаад тортой цонхны цаанаас хотын хөдөлгөөнийг шуналтай ажиж явлаа. Дахиад мөддөө энэ гудамжаар явж энэ олон тэргийг харах чүгүй юм шиг. Надад аавч байхгүй, зулаач байхгүй, хинч байхгүй юм чинь. Татлаад хөтлөөгүй амар. Буудлын өмхөө өрөөнд ганцаараа шаналж байхаар шоронд орсон дээр гэж түүнд бодогдно.
Өмнөх суудалд цагдаагийн хоёр ажилтан хоорондоо ярьж явна. Бэлгүүнийг сонсохгүй гэж бодсноо эсвэл албаар сонсоосоо гэсэндээ ч тэрөө чанга гэгч нээлтэн үг солилцсон. Нилээн шазар өрөн шүү. Тийм байна. Манай ерөнхий газрын том тушаалтай хүний хүүхэд гэвүү. Тийм. Доктор Шурандагийн хүү. Генералын буйртай хурандаа бий дээ. Энэ яриатай зэрэгцэн хуучин 69 Эржгийн сар дүүргийн цагдаагийн хилцийн үүдэн дэрж зогслоо. Тэмүүний ээж уйлж самнан хашгична. Нүдний нь бодог орсож, нүүр нь халтарсан харагдана. Нөхөр нь гэрээхийн хаалгыг аллан хааж зогсоод явуулахгүй хэмээн ятгаж байлаа. Хинтээж уулзуулах ёсгүй гэнэж учирлан хэд дахин хэлсэн ч машины түлхүүр цүнхээ бариад би явна. Би заавал хүүтэйгээ уулзна гэж зүтгэсээр л. Хүүгээ гисэн их учир зүггүй өгүүлэх нь яг л ухаан самуурч солиорсон гэж хүндлэнгийн хүн айж зочхоор. Чи яасан амгалан тайван хүн бэ? Танай ангийн самбуучин дэд хурандаа бидтэй. Яриач хүүгээ гаргаж аваач гэж ихнэрээ хашгирахад жаргал сайхан гойн төвчээр хязгаараа зад татлаа. Ихнэрээсээ хэд дахин чанга дугарч эхлэв. Бухимдсандаа хамаг биеийн салгалан чичрэнэ. Яриад хөөцөлдөд гаргаад ирэх үү ээ? Хүү чинь бүр цаашлна. Аав хаалгадаад гаргачдгийн юм чинь нэг биш нэлээ хэдэн хүн зодно гэж хашгирлаа. Нөхрийнхөө урд хожид үзээгүйгээрээ уурлаж чарлаж байгаагаас айж цогсон хэдий ч ихнэр зогссонгүй. Тэгвэл би өөрөө гаргаж авна гэж суулхан дуугарав. Гарахгүй, хизээч үгүй. Авах ёстой ялаа аваад хүмүүжиг гэж Тэмүүний аав хашгирлаа. Энэ үгэнд цочсон ээжийн нүд ороо дээрээ гарсан зогсно. Арай хитрхийн биш үү гэхэр чи яадаг байлаа? Амьтны хүүхдээ дутаахгүйгээд 50-100 мянгаар нь халаасны мөнгө өгчдөг байсан. Хар үр дүнгийн. Бас чи юу гэлээ? Бэлгүү мотоцикл авчихлаа. Хүүгээ дутаахгүйгээд байлоо. Тэр гайтай унааг авснаас хойш хаана хинтээ нийлж яваад байгааг нь ч бүүмэд хонин үнжин алга болдог болоо эдтэй. Одоо тэгтэл яана гинэ чи? Хэрэг хийчгээд байхад нь хаалгадаад гаргаад ирэх юм гин. Тэгэл юм бол хүү чинь нэг л мэтгэд алын ядагч болно. Аав хаалгадаад гаргаад ирэх юм чинь хэдэн ч хүн алсан яадгийн. Тэмүүний аав дэлбэрэхэд ганц гуруу дутуухан өрөөн дотуур наас цааш хөлхөн. Эхнэр нь ширээ тохиолдоод мэгшин уйлж сууна. Хүслэн өрөөнөөсөө гарч ирээд ээжийнхээ дэргэд очоод нулимсаа орчин зогслоо. Жаахан охин аавынхаа ингэж уурлаж байгааг анх удаа харж буй учраас байдгаараа айсан нь нэн. Энэ мөчөд бэлгүүний аав зоогийн газарт сууж байлаа. Өмнөх тавхтай хоол нь хിവэрэ шахам. Шилэн аяхтай цайндаа уруулж хүргээгүй шинжтэй. Харин ширээний гол байх хүнсний савн янжуурын ишээр дүүрсэн байсныг зөөгчөр солиход датаршгаа нэгийг дуусгаад дахин нэг тамхи хасаалаа. Хүүгээ явуулчихсан. Залуу хүүхэнд дөнгүүлчихсэн. Таарсан ч амтандаа би. Төрсөн эгч минь хүртэл зогсоож алуугүй загнаад нүдэн битгий үтгдэрэ гэсэн. Химэн тэр гутарч суулаа. Доорндод амьдардаг эгч нь бэлгүүнийг гэрээсээ явсныг аль хэдийнэ дуулчихсан. Өглөө залгаад бараг л бүтэн цагийн турш хашгичаж харааж зүхэж байснаа уцаа тасагчихсан билээ. Эгч нь маргаашийн тэслэгээр ирж бэлгүүнийг авч явна гэж зандалтай хэлсэн юм. Ирээд аваад явхаас шихгүй хүн. Залуу хүүхэнтэй сууснаас нь хойш дарт оржийг нэг нүдэрээ чархаа байсан. Хурандаа тамхиан үсний савнд дарж унтраагаад ингээд хөөрөөгөө нэг залхыг байз. Уцаа авчиж юуны магад химэн өөртөө хэллээ. Халааснуудаа ухаж үстэл уцсан байсангүй. Өө мөнгөсөн амтанда сая гэрээр орохдоо уцаа мартчихж гэж өгүүллээ. Эргэн тойрон түн шиг ганцаараа шанал цугаа хүн алга. Найз нөхөд, амраг хосууд, ажил хэргийн түншүүд бололтой 2 3 4 5-аараа суугаад хөвгөлтэй яриа өрнүүлж харагдана. Дэслэгч Батхүү уцаа залгаад удтал дуудуулан суулаа. Хурандаагийн гэртээ орхисон утас залхуутай дуугарсаар байсан ч хэн нэгэн ирж авсангүй. Залуу эхнэр нь ч биш. Ганц хүн ч энэ найлаас явчихсан учраас дэслэгч бухимдлаа. Уцаа авдаггүй хэцүүхэн юм аа гэж өгүүлснэ.
Аргагүй дээ. Элдв хүмүүс гуйгаад биднийг амраадаг штэ. Гэж мэрэгжил нэгтнээ дотроо мөрлөө. Тэмүүнийг байцаалтад оруулж ирлээ. Түрүүнд уулаж ярилцсан залуу өмгөөлөгчийн дэргэд Сүнжид багш суугааг хараад хүү гайхлаа. Мөрдөн байцаагч түүн рүү сүрхий хараад "Овгнэр" гэлээ. Тэмүүн дуугарсангүй. Өмгөөлөгч юу хэлэх тухай зөндөө зөвлөгөө өгсөн ч гэдэг хөдлөө дуугарна гэхээс дургүй хүрнэ. "Байцаал төхөөс хатгалж байна уу?" гэж тэслэгч дахин асуулаа. Дуугарсангүй. Өмгөөлөгч нь түүн рүү асуултанд хариул гэж байгаа бололтой нүдээ том болгон харж сууна. Хөө мөрдөн байцаагчийн ямар ч асуултанд хариулсангүй. Жишүү харан сууж байснаа нулимстай нүдээ арчин суугаа Сүнжид багш руугаа эргэн харлаа. Гүжүүдэлж байгаад нь санаа зовн суугаа багшаасаа харсаа бушуухан бурууллаа. Багшигаа дагаад мэлэмрүүлчү төгсөн учраас тэр өмгөөлөгч мөрдөн байцаагчид хандаж өвлүүлэгчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй байгаагаа хэлэхэд дэслэгч үндийн "Дэд ахлагчаа" гэж дуудаад "Наад хүүгээ аваад яваа" гэлээ. Тэмүүн босч ирээд багш руугаа нэг эргэж хараад гарав. Цагдаа, өмгөөлөгч, багш хинч байсан та нартай юу ч ярмааргүй байна гэж тэр бодож явлаа. Сүнжид багш бэлгүүний байцаалтыг хүлээж удаан суулаа. Уцаа марцсан хурандаатай цагдаагийнхан арай хийж холбоо барьсанж цаадхан өмгөөлөгчийн асуудлаа шийдэх, урьдчилж уулзалт хийлгэх гэж удснаас ажил тарах цаг өнгөрөөд талийнхан тэр. Дашторжгой гинтимүү мэдээн цочирдож балмагдсандаа болоод сүнсөг бочгсон амтан нааш цаашгүй. Энэ бүхэн тэр зөвхөн өөрийгөө л буруутхан зөвхөж байлаа. Сүнжид багшийг олж хараад санд минь уулзсан болохдоо юу ярьж байгаагаа ч мэдсэнгүй. 3 дахь хүү байцаалтанд их уурлаж хорсон шинжтэй орж ирэв. "Овгнэрээ, дэждийн бэлгүүн" гэж зүтгэснээс болж мөрдөн байцаагчтай зөрөлдлөө. Дэслэгч "Таны иргэнийг бүртгэл дээрх овгнэр дашторжийн бэлгүүн гэсэн байна штэ" гэж игдүүцэн өнгөөр хэлснээс болж хүүгийн уур омог овс хийв. "Тэр тэнэг хурандаа ч миний аав биш болсон за" гэж хашгирлаа. Уурандаа ухаан мэдрэлгүй болсон харагдана. Өмгөөлөгч багш хоёр түүнийг тайвшруулах гэж оролцсон ч талаар боллоо. Хүн болгон руу хорсол зэвүүцэл дүүрэн харж шидэж хар яр хийх нь зуудаг нохой л гэсэн үг. "Та нар намайг зочид буудалд амьдарж байгааг хараа эцтэй. Би тэр хурандаагийнхаас чи явчихсан заа юу" гэж багтрах дөхөн арай чамаа хэллээ. "Би энд хоригдох ямар гэм хийсэн бэ? Хэдийн төр бумаар нийцээ хурлын гишүүнийг барьж чадсан билүү? Хүнийг нохоо шиг буулчихсан ерөнхийлөгчөө яалаа? Тийм бай сургуулийн хүүхэд барьж хорихоос ичихгүй байна уу аа?" гэснээ бахар дуу гэлтэй уухирдаж мөрдөн байцаагчийн өмнөөс заналтай харсаар байх нь хямгуйч ирсэн би айхгүй гэсэн шинжтэй. Сүнжид багш хэртхийн зочоод энэ хүү ингээд өнгөрхөн нэнүү гэхээс айж суусан бол залуу тэслэгч иймэрхүү зантай итгээд олныг үдсэн бололтой тоосон шинжгүй асуултаа тавьж байв. Дашторжгой хөлсөлсөн өмгөөлөгч сэжигтний сэтгэл санаа гүн зочирлын байдалтай байгаа учраас байцаалтыг басал зогсоохыг хүслээ. Бүрэнхий болж цагдаагийн хэлцээний өмнө хөл татарсан хэдийч совд зайдуу цэцэрлэгийн сандал цуусаар л байлаа. Сүнжид багш үүдээр гарч ирэхийг хараад босч ирлээ. Багш руугаа очих гэснээ хагас өдөржин уйснаас хавцсан нүдээ санаж болохоор шийдэв. Царай баргаар орж ирээд ховцоо сольж суугаа ээжээсээ юу басныг асуухаасаа 2 охин зургшээлээ. Бас л нөгөө хүүхдүүд эсвэл захирал авгаан биз гэж охид тааж байв. Хүүхдийн тоглоомын талбайд хэнэгч үгүй сарж тогтоог гайтай сохтувэ гэж ээжигээ хэлэхэд 2 охин нь цочлоо. Тэдний нүд томорсон харагдана. Ээжиг минь муу сохтуу галзуухан айлгсан юм байх л гэж боджээ. "Юун сохтуу? Яасан бэ ээжээ?" гэж цэцэг сандран асуулаа. "Хүүхдүүд минь тэр гайтай сохтууд битгийгээ шаарлага тавьснаасаа болоод зодон хийчихэж. Өнөө Тэмүүн бэлгүүн дүлгүүн 3 гэснээ ээж нь санаа алдлаа. Нүдэнд нь нулимс гарч ирээд
Юмыг бүрэн ухаарах болоогүй. Томоогүй хүүхдүүд минь шорон гянданд явах гэж үү? Химэн хоолоо зангирууллаа. Зулаагийн дотор харанхуулаад бараг л унах төгсөн харагдана. Цэцэг яана гэж дуалдаад дүүрөөгөө санаа зовнон харахыг ээж нь анзаарах сөхөөгүй нулимсаа орчиж уруу царайлж байлаа. Бэлгүүн тэр гурав шоронд явчих гэж үү? Гэж цэцэг өөрөө мэдэлгүй асуучихлаа. Дүүргийн хилтсээр өнөөх хойш саатуулдаг өрөөндөө бариад хийчихсэн байгаа гэж ээж нь хэллээ. Хохирогч нь нөхлөөд байгаа. Нас барчихвал хэрэг нь бүр хүндэрнэ. Гэхийг сонссон Зулаа гараад гүйчихлээ. Цэцэг дүүгийнхээ араас гармаар байвч ацан шалаанд орсон ноён шиг болж ээжигээ ихэж тайвшруулад дараа нь дүүрөөгөө очие гэж шийдээд ээжийнхээ дэргэд суусаар л байлаа. Зул яагаад гараад явчих вэ гэж ээж нь гайхахад би засах гээд гарлаа гэж ээжигээ хуурхаас өөр аргагүй боллоо. Ардчилсан иргэний нийгмийг цоглоно гэж ярьдаг шүү дээ. Юугааш мэдлгүй хэрэгт орчихсон гинэн насан дээрээ яваа хүүхдүүдийг түр харах байлгүй дээ. Ээжээ гих зэргээр цэцэг ээжээ тайвшруулж суухдаа дүүрөөгөө юу гэж хэлж гарах вэ гэж бодож байлаа. Тэнгэрт одод түгжээ. Хотын чимээ шуугаан татраагүй хിവэр. Гэр хорооллын гудамжаар ганц нэг хүн алхах чимээ дуулдахад ноход борголдно. Зулаа өөрийгөө зөвхөх муу үгээ олж ядан төлөөний пингээ налан суув. Нүдэнд нь хамгийн сүүлд ирж уулзахдаа намайг уучлаач, гуй. Би багшигаа хизээч муухай үгээр хэлэхгүй. Гэж хэлж өрөвдөлтэй харж байсан бэлгүүний дүр тодорно. Уучлалаа гэж хэлээд дотрыг нь багш болов онгойлгочихсон бол хэрэг төвөгт орохгүй ч байх юм билүү. Би ямар хүүтэн дотортой хүн бэ? Намайг эрдэнэгээр хачин залуутай кино удаж байхад бэлгүү минь торны цаан шанал цууж гэсэн бодол толгойд нь орж ирэхэд Зулаагийн нүднээс том дуслууд бөмбөрлөө. Хичээлийн танхимын ширээн дээр доогуур орж нуудаад байхад нь бэлгүүний хэлж байсан үг сонсогдно. Намайг уушлахгүй гэвэл би шууд өөхөх байхаа. Би Зулаадаа ямар их хайртай юм бэ? Гэснийг нь бодож өвдгөө тэрэн суусаар л би бэлгүүний тэр их хайраас нөр юу хүсэж байсан бэ? Надаас өөр хүн ингэж хэлхийг сонссон бол ширээн дороос гарч ирээ шууд л тэрч аваад уйлах байсан. Би яасан хүлдөө охин бэ? Гэж бодхоос өөрийгөө аль муу үгээр зөвхмээр. Бид хоёр эргээд хизээч уулзахгүй байх. Хайртай хүндээ хатуу хандсан. Хар доктортой над шиг хүнийг тэнгэр хаяад хайртай залууг нь тийм газар руу оруулчихж байгаа юм шүү. Гэж гутран бодлоо. Бодолдоо болоод эгчигээ гараад ирсэн дээрээ зогсож байгааг ч анзаарсангүй. Цэцэг дэрэгдэн суугаад толгойг нь тэрвэрч ингэртээ наагаад миний дүү маргааш бэлгүүнийг эргэж очтоо. Гэхдээ Зулаа өөрийн ирэхгүй ихэр татууллаа. Би уучлчихсан юм гэхэд хэрэгт орохгүй ах байсан. Яалаа гэж дээ. Миний дуугийн буруу гэж юу яах вэ? Би буруутай. Дэрэгдэн байсан бол яасан ч ийм юм хийлэхгүй. Цэцэг дүүгээ тэрврээд нулимсыг нь нарчлаа. Дүүгээ битгий уйл гэж ятгах зураа ээжигээ бодлоо. Ээж минь уйлаад л байна. Сүүн сэтгэлтэй сайн хүн шүү миний ээж. Өчигдөрхөн өөрийг нь доромжилж байсан хүүхдүүдийн төлөө өнөөдөр шаналаад л сууж байна. Ийм ээжээ бит хоёр зовоохгүй байхын төлөө хичээх ёстой. Миний дүү дэрэгдэн уйлж битгий санааг нь зовоогоорой гэж дүүдээ хэлв. Зулаач эгчийнхээ үгийг ухаарахын дээдээр ухаарч гэртээ орой усан нүдэлж хорвоод ховор сайлган сэтгэлтэй ээжигээ айлгаад яах вэ гэж бодож суув. Орон сууснуудын дундуур өглөөний нар тусаж ажил төрөлдөө яарсан хүмүүс төргөн алхана. Өмнөөс мөрөгчөх төхөн гарч ирэх залуутай зүрэн Тэмүүний ээж бэлгүүний орт руу орж явчихлаа. Хаалга онгойлгосон хурандаа их сандарлаа. Оруулыг итэл буудан дээрээ унтсан хүнжил дэвсгэрээ хураагаагүй ундуу сундуу зочны өрөөгөө дамжин цааш бичгийн өрөөрөөгөө орлоо. Унтлахын өрөөндөө хажуулъя гэхээр залуу эхнэрийн заваарч байсан орыг харахаас дургүй хүрээд хүүгийнхээ өрөөнд унтах гэхээр сэтгэл өмрөөд байгаа тул дартаршгүй ийхүү нүүдлийн байдалд аж төрсөөр хэд хоногийн нүр үзэж байгаа. Тэмүүний ээж ширээн дээр хааш яаш хөглөрөх бохор аяга таалсаа ундаа хэд хоногийн өмнө дутуу идэд орхисон бололтой хатаж хорч исэн бөөргөр зэргийг эмэгтэй хүний гэрхаануудаар ажиж амжаад энэ аль чин дайм болчихоо юу гэж бодож амжив. Гэхдээ түүнд яагаад гэдгийг бясалгаж тунгаах сөхөө байсангүй.
Бичгийн ширээний өмнөх сандал цуумагцаа урсан гарч ирсэн нулимсаа арчлаа. Хүүгээл гэж явна. Яах вэ хідүүлээ гэж арга ядсан өнгөөр хэлээд цагдаагийн том даргын өмнөөс горцсон харцаар харлаа. Дашторжгойд хэлэх үг олсонгүй. Хүүгээ гэхээс галзуурхад ганц хуруу дутуу болсон ээж учир зүггүй өглөн суун. Манай нөхөр гэж буруу ишилсэн сүх шиг амтан. Хүүг эдлэх ёстой ялаа эдлээд гараг гэд өвчтэй галзуу үг хэлэх юм. Бүх юмд би л буруутай олж таарч байна. 2 дугуйтай унаа авч өгнөд болж хүүхдүүд маань хэрэгт орсон юм байх уу? Гээд санаа алдлаа. Хурандаа нүрээ гараараа шудраад гарын салаагаараа үсээ хойш таран бариад бодол болж байснаа. Бид хүүхдээ арай л хэтэрхий дураар нь тавьж байж дээ. Би урд шүнжэнгөө өөрийгөө загнаж зүхэж хонлоо. Гэхэн би ч бас арга ядаад байна гэж хэлэх шиг. Тэмүүний ээж уйлан дугарч цагдаагийн том дарга хүн байна да. Арга чирэг мэдж байгаа байлгүй. Хүүхдүүдээ л гаргаж авъя хідүүлээ. Гэж хэлэхдээ бэлгүүний аав тийм дураараа юм гэж юу байх вэ гэж дуу алдах нь эгдүүцсэн байртай. Ирчүү та нар чи яачих суулс вэ? Хүүхдүүдээ харсаар байгаа шорон суулгах уу? Гэд хөөрхий ээж нулимсаа орчин ихэр татууллаа. Хурандаа өчигдрөөс хойш дүүргийн хэлцээхэн мөрдөн байцаагчтай ярьж байна. Бидэнд чинь ичих нүүр гэж байх ёстой. Хуулийн хүрээндэл хийж болох бүх зүйлсийг хийж байна гэж учирлаа. Мөнгө төрөх хэрэгтэй бол бид юугаач хайрлахгүй шүү гэд аргаа барсан их хэлэх нь бас л хурандаагийн уурыг хөргөж би ичих нүртэй хүн шүү гэж ширүүн дуурахад өргөв. Гэхдээ дашторжгой өрөө гэсэн хөөрхий ихийг тайвшруулах нь зүйтэй гэж эцэст нь бодлоо. Мөнгө төрөх хэрэгтэй нэг юм би хохирогчийн эмчилгээ. Бүхэл зарлыг бүгдээрээ гаргая. Амьдрал их ядруухан 2-3 хүүхэдтэй ирэм билээ. Ар гэрт нь юу шаардлагатай байна бүгдийг нь өгч туслах хэрэгтэй байна. Ингэж хэлээд гэмтлийн гэмбэлэг рүү хамтдаа явахаар тохиролцож Тэмүүний ээжийн сэтгэлийг багчултгүй амраагаад гаргалаа. Дуйлайн цэнгэл мэдээ дуулгаснаас болоод ангийн хүүхдүүд бөөн шууган боллоо. Битгий худлаа яргээ зарим нь итгэхгүй. Үнэн өчигдөр тэр горыг шоронд хийчихсэн гинэ гэж зүтгэн зарим нь дуйлайнт мэдээг батлана. Үгээ бодож хэлээж цагдаагийн газар торгодож байгаа болохоос шоронд биш шүү дээ гэж сууд ууртай хэлгээд хүүхдүүд тус чохны уйлсан царайг соёолж харав. Уйлах шахаж сааралцсан өнгөөр саяын үгээ хэлхийг нь анзаарчээ. Наран туяа урд ширээнд царайн цаажсан амтэн сууж байгааг харин хэн ч ажсангүй. Хүүхдүүдийн царай санаа зовсон, айж төгссөн янз бүр болсон харагдана. Дашторж хоорондоо тэслэгчийн өрөөрөө орж ирлээ. Тэслэгч ухасхийн болч дүрмийн дагуу тавхитэл ёслон мэдчиллээ. Цагдаа улсыг тэр шигтэн шуугуулсан том хэрэгүүдийг илрүүлж явсан Монголын мөрдөн байцаагч нар бүгд биширчүүдтэйг энэ хурандаатай анх удаа л бичлэн уулзаж буйн энэ. Цагдаагийн дээд сургуульд дашторж гэгш гайхамшигтай мөрдөгчийн илрүүлсэн хэргийг задлан ярилцаж байхдаа ямар шоу царай төрхтэй хүн байдаг бол гэж төсөөлдөг байснаа саналаа. Хурандаа үгээ зөөж тавин халган байж яриагаа эхэллээ. Тэслэгчээ та зөв ойлгоорой. Би таныг албан тушаалаараа далаалгах гэж ирээгүй. Зүгээр л хүүн хэрэгцэж ихнэр татагцсан эцгийн хуваар ирлээ. Хуулийн хүрээнд гарах гарц байна уу гэж мэрэгжил нэгтний хувьд асууж явна гэлээ. Ахмад хэргийг хөнгөрүүлж хүндэтгэж үзэх хэд хэдэн шалтгаан бас хөндрүүлж үзэх мөн гарч болох хүндрэлүүдийн талаар ярьж суухдаа гараа салгаж байгааг мэдрэв. Гэрч олон бий юу гэж асуухдаа дашторжгой битгий л байгаасаа гэж залбирлаа. Цонхоор харсан нэг хүү, зодоо нэг харсан хэрнээ нуун дарагдуулсан нэг ангид сурдаг 2 охин бий. Гэхийг сонсоод дотор харах байлаа. Байдал ерөнхийдөө миний хүүгийн эсрэг байгаа юм байна. Ингэж дотроо шивнэлээ. Үннийг хэлэхэд тэслэгч минь хохирогчл битгий нас орчгаасаа гэж би залбирч байна. Эмчилгээний зарлыг нь бүрэн хариуцна гэдгээ очиж хэлээд төлбөртэй тасаг руу шилжүүлсэн. Ар гэрийнхэнд нь дутагдаж гашигдах бүх зүйлсийг нь хөрвүүлсэн. Хүнийг маань эмчлээд босгоод ирвэл бид гомдлгүй гэж тэд хэлж байгаа. Гэхдээ л байдал ноцтой байна да гэж хурандаа хэлээд бодол дарагдан суулаа. Дэслэгч твцснээсээ болоод аягны амсар зулахаач марсан сууснаас ихэрч цай айгалж чихэр тавилаа.
Яах вэ? Гэсэн бодол хутгад суугаад цайнд нь гарсан бяцхан эргүүлэг мэд хурандагийн толгойд мушгирэн эргэлдэж төдөөдөхгүй замдаа таарсан бүхнийг хаман одох их үер болон хуйлархад бэлэн болсон мэт. Хэрэг хийсэн этгээдийг байцаажил байсан уу гэхээс төрсөн өрөнд хэрэгцэж ихнээр татагдаад хэн нэгэнд байцаагдах юм гэж дүүдэлсэн чгүй явж. Дүүрэг даяар, хот даяар, улс даяар орц цогцлбрийн нэр гарч ийн. Нэг багшийн буруугаас бүхэл бүтэн хамт олон улайж ичих нүрээ хийх газаргүй боллоо. Ангиа зүнд нь хайжгаад юугаа хийж явдаг мал вэ чи? Химэн янжин авгаан чарлах дуу сургуулаар нэг хадна. Сүнжид багш захирлын өрөөнд ээлжит удаага дуудагдаад эргүү малаараа дуудуулан зогсож буй хэрэг байлаа. Би ангиа зүнд нь хаяагүй шүү дээ. Хаяагүй болоод хүүхэд хэрэгт ороо юу? Төмний хүүхдээр тоглож хандаггүй таарч гисэн таар шуудав ээ. Өөрөө очиж тэр шорондоо суул таарна. Болдогсон бол суумаар л байна. Ингэж хэлээ сүнждээнүүдэнд нулимс гарч ирлээ. Хаанаасаа ямар гэж чог шарыг энэ сургууль руу шургуулчихсан юм. Би бүр мэдхээ байлаа. Сугар гээч амтэн л нэг хачин имийг чирээд ирсэн. Ингэж гай болж ах гэж гих зэргээр захирал хашгирсаар л багшийн царайд зэвүүцэл тодорлоо. Би тийм хог шаар яваагүй шүү. Мэргэжлийн улсын уралдаанд ч байр эзэж явлаа. Сургуулийн хөдөлмөрийн аврагч хэд дараалан болж байсан гэж ойлгох төхөж сааралцсан хоолоогоор хэлэхдээ захирал өмнөөс нь игцлэн харлаа. Харцан туйлдаа хүртэл хорсон гэхээр энэ муу чи нэх болох нэ? Өмнөөс цор хийхин шив гэж дотроо уурсав. Би байцаалтад суух ёстой цагдаагаас дуудаад байна гэж хэлчихэд багш шууд гарч одлоо. Захирал араас нь зогс чи чамайг яв гэв гэж хашгирсан ч багш тоосонгүй. Янжин захирал араас нь гүйж гарах гэснээ бие барьлаа. Тэгээд сурсан зангаараа өрөөнд дотоороо түнхэлстэл алхаж гайхуулах юм олвоо. Сургуулийн хөдөлмөрийн авраг гин шүү. Хэдэн багш ээжлээд авч байдаг улаан давааны орон цохор бардах юм гин гэж өгүүллээ. Суудалдаа бутаж суугаад сүнждийн гарч явсан хаалга руу заналтай харж одоо чамд зүгээр нэг тушаал уншаа сануулаад өнгөрөхгүй. Энэ сургууль үлдэх тухай асуудал тавигдана гэж мэд. Химэн галзуу хүн шиг ганц хараа чанга ярьж шүд зуусаар байлаа. Эрхлэг чаран өрөөндөө багшийг шал өөрөөр өгтлээ. Цагдаагийн хэлтгээс рүү хамт яваад өгөөч гэж гуйхт нь тэгэлгүй яах вэ? Би өөрөө явж мөрдөн байцаагчд уулзъя гэж бодож байлаа гэлээ. Эрхлэгчийн дэргэнд суун цагдаагийн хэлтгээс рүү явж байхдаа мөрдөн байцаагч нь сөрхий залуу байна лээ. Таны үгэнд арай өөрөөр хандах вэ гэх зэргээр ярьж явлаа. Байцаалтад орчход дараа нь гэмтлэг явж хорхогчтой уулзаж гуй. Би халуун сав торон тэгээд явж байгаа. Хажуугаас нь хэдэн буу заваад орё гэхт нь эрхлэгч толгой дохин зөвшөөрлөө. Ядахта нэгч болов ийм хүн дэргэд байдаг нь зол юм да гэж сүнжид багш бодоод эрхлэгч рүү харах нь их бахархсан шинжтэй. Захирал загнууснаач бодох завгүй. 3 хүүдээ санаа зовж шорон оронд явчих вэ гэх шаналгаад бодлоор цээжний махаа урж явлаа. Цагдаагийн хэлцийн өөдөнд машин зогсож ээж нь нэг хүнтэй буухыг зулаа хараад эгчтэй хэлж бошуухан булангийн цаанд нуугдлаа. Уулзуулахгүй юм байна. Яах вэ эгчээ гэж зулаа өглөөд уйлчих шахна. Мөрдөн байцаалтын үед уулзуулахгүй намтай гэж байна штэ. Яваанда уулзсан штэ гэж эгчин дүүгээ татгарууллаа. Зулаад хинч юу ч хэлээд нэмэргүй болох нь илт. Бэлгүүнд минь хэцүү байгаа. Уучласнаа айл болох төргөн хэл санааг нь намраахымсан. Нэгч болов сэтгэлийн зовлонгоосоо салаг гэж тэр бодож байлаа. 10-д ангийн 2 охин цагдаагийн хэлцийн үүдний хонгол ярилцаж сууна. Сууд бачимдсан байдалтай найзаасаа гуйна. Ануу миний найз тэгэлдээ гэх нь бараг л уйлчих нуу гэмээр харагдана. Төрөнд нуун дарагдуулсан. Одоо бас худлаа мэдүүлэг өгөө. Чи тэр өөртөө гэмт хэрэгтэн бол сорон цуун штэ гэж ануу хэлэхдээ үнэн голоосоо айж байгаа нь илхэн. Хэрвээ энэ 3 одоо ял аваад явбал тэр жигтэй эвдэрнэ. Гарч ирэнгүүтээ л буцаад шорондоо ордог мэргэжлийн гэмт хэрэгтнүүд болно. Шоронгоос хасаж гарч ирдэг хүн гэж байдаггүй юм гинлээ. Чи ойлгож байна уу гэснээ сууд нулимсаа арчлаа. Чи мэдэндээ би худлаа хэлж өрөөсөө чаддгүй штэ гэж ануу арга ятсан өнгөөр хэлэхэд сууд найзынхаа мөрнөөс зуурч өмнөөс нь эгцэлж харж байгаад
Би чамайг гуйж гин. Тэмүүний төлөө, бэлгүүний төлөө, дүлгөөний төлөө гэлээ. Цаанаас сандагдоржийн ануу 210 тоод өрөөнд ороорой гэхтөө гарч ануу бослоо. Би чамаас гуйлаа шүү гэсээр сууд нулимстай нүдтэй хоцрохт нь найз охин нь шатаар зориг муутай өгслөө. Ган зориг гэдэг хүнийг таних уу гэж мөрдөн байцаагч тэс өөр зүйл асуусан нь анууг гайхшруулж бас сандрав. Охин байдгаараа бүлтийгээд мэдгүй гэж дуулах төдий хэллээ. Довдонгийн ган зориг Баян зүрх дүүргийн 14 дэх хороо Булгийн 127 татад суудаг. Мэдгүй юу гэж мөрдөн байцаагч дахиад асуухад миний эгчийн нөхөр одоо Германд амьдарч байгаа гэд уйлж шахлаа. Түргэн тусламж дуудсан гар утас хаягаараа амьдрахаа байгаад 3 жил болсон хүний нэр дээр бүртгэлтэй байсан нь цэцлэгчд баггүй ажил утсан нь нэм. Байцаал цааш үргэлжлэхэд охин ээрж төгдөрх нь аажмаар зүгээр болж зарим зүйл дээр гайгүй ихтгэлтэй хариулт өгч байлаа. 20-30 орчим насны 3 залуу байсан гэдэгт итгэлтэй байна уу гэж мөрдөн байцаагч дахин асуулаа. Тийм, итгэлтэй байна гэж ануу шийдэмгий хэллээ. Сургуулийн ариун цэврийн өрөөнд ангийн 3 хөгөөний тухай огт яриагүй гэж мэлзэхдээ түүний зүрх хүчтэй цохилж нүүрнээс нь гал шатах шиг боллоо. Бараан өнгийн хувцастай огт танихгүй 3 хүний царайг нь харж чадаагүй. Гэрэл муу байсан хэмээн совдын зааж хэд дахин хэлж өгсөн үгийг давтан хэлсээр суулаа. Царайг нь хараагүй хэрнээ яагаад 30 настай гэж мэдсэн бэ? Гэсэн асуултад охин зочиж чичирснээ. Хоолоогоор нь мэдсэн. Том залуучууд бүдүүн дуугаар заналтай харааж байсан. Хүүхдийн дуу бол ялгалгүй яах вэ гэлээ. Царай нь улайж гарын чичрээд мэдүүлэхтэйж гарын үсэг зурж чадахгүй байгаа охиныг хараад дэглэгч сэжигтэй шүү гэж дотроо бодож суулаа. Энэ бол тэдний мэргэжлийн онцлог. Гарахын өмнө худлаа мэдүүлэг өгсөн тогтоодвол хуулийн дагуу хариуцлага хүлээн гэдгийг нь дахин хэлэхэд охин үнэн гэж сулхан хэлэх нь бүрэх айсан байдалтай. Дараа нь орж ирсэн совд гэгч охиноос нэмж сонссон зүйл гэвэл нэг хүн нь цахилгаантай саарл хөрөмтэй байсан шиг санагдана. Төмөр цахилгаан гялалзаж харагдсан гэх үг байлаа. Гэхдээ бас сайн санахгүй байна, баттай биш шүү гэж хариултандаа нэмэлт хийв. Энэ охин харин түрүүн чихийг бодвол өөртөө итгэлтэй байна шүү гэж тэслэгч бодсон хэрнээ гэрхаа ажхан санаал нэг сэжгэлсэн нүдтэй. Хариултаас нь ургуулan яагаад гэдэг асуултыг олон тавихад зарим дээр нь төгдөрсөн ч гэлээ ямар ч л гэсэн бодиттой дүрслэл гаргаж ирж чадаж байлаа. Хэрвээ худлаа хэлж байгаа бол их ухаалаг бодож боловсруулж шүү. Сурлагатай сэтгэн бодох чадвар сайтай сайн охин байж таарна гэж бодож суулаа. Яг үннийг хэлэхэд сууд бол адал явдал зохиолоос салдаггүй охин. Джеймс Хедли Чейз, Артур Конан Дойл, Агата Кристи 3 бол түүний шүтээн зохиолчид. Сувдаас өөр охин байсан бол учир шалтгааны үүднээс маш чигттэй боловсруулан хөдөл зүйлийг тийм урнаар яагаад ч зохиож дөнгөхгүй байсан. Харанхуйд царайг нь хараагүй байж яаж 30 настай гэж мэдсэн бэ гэж мөрдөн байцаагч асууна гэдгийг тооцоод анууд хариултыг нь зааж өгснөөр барахгүй. Асуухаас нь өмнө том хүний дуу хоолойны тухай ярьж болохгүй гэж сайтар загсан байлаа. Өчигдөр ороо сувд ануу байрныхаа өмнө дуудаад энэ бүхнийг зааж цээжлүүлсэн юм. Гэтэл ануу байцаалтанд яг орохынхоо өмнө би хутлаа хэлж чадахгүй гэж зүтгэж совдын зүрхийг хаалгах төгснөөс тийхүү уйлчих шахан гуйж гуйшхад хүрсэн хэрэг. Охины гартны дараа тэлэгч мэдүүлгийг дахин уншлаа. Уул нь энэ мэдүүлгийг хурандаад хэрэгтэй юм да гэд бодчихсон сууж байлаа. Би чинь юу болох нь вэ? Үннийг хайх байтал нэг тал руу гуйлах гээ сууж байдаг. Насаараа цагдаад ажиллачаад ганц хүүгээ хэрэгээс мутлаа гэж хэлж зөрөглөхгүй байгаа хурандаа хүнддэгмээр. Гэхдээ хууль зөрчиж хүн хүндэтгэн гэж юу яах вэ? Гэсэн бодвол цэцлэгчийн толгойд эргэлдэж байлаа. Хажид багш сэлбэлцээр захирлын рүү орж ирж өөрийн эзэмшилтэд тухаллаа. Төвний суух дуртай энэ бууданг хаждын сэнти хэмээн багш нар шоолон ярилцаж эд аж ахуйн тооллого хийхдээ түүний нэр дээр данслахын зөв гэлцэн нэрв авгаад хэлж инээлдэг. Ирээдүйд цогцлбарын нэг багш утастаад танай хүүхдүүд ч хүү амны яриг хийч гисэн мө гэж асууж байна гээл бод
гэж хаждыг хэлэхэд захирал байдгаараа зэвүүцэж гайтай амтныг заалуулбал таарна гэж яриулаа. Сургуулийн захиргааны хурлаар сүнждийг халах тухай асуудлыг хэлэлцүүлнэ. Гэхийг сонсоод хорчны нүд сэргээд ирэх нь их сэтгэл хангалуун байдалтай. Сүнждийг газар доор ортолмуулж таашаал авч нилээд цуусны эцэст хажид гарлаа. Түүнтэй зурж явсан хижээл эмэгтэй багш хаждыг нүүр дүүрэн инээмсэглэж байгааг хараад юуртэй туулаа үзгөө гэлтэй хараас нь гайхан харсаар хоцорлоо. Дашторчгой Батхүү цэлэгчийг зоогийн газар дурлаа. Толгойтой өснөөс их ажилтай байгаа хэлж үзэж олон их хэрэгэлсэн ч хашир хурандааг хуурч дөнгөсөнгүй. Хүүн хоригдчиход ганцаардаж буй эцэгт нь ханд болж ганц цаг суугаач гэж тулгасан тул очихоос өөр аргагүй дөө. Хурандаа хэдийгээр шал өөр сэдвээр ярьж удаан тухалсан ч удахгүй сэдв өөрт хийж хазаана гэхээс дэслэгчийн яс хавталцана. Дэслэгчээс хүүтэй юу гэж асууснаар мөрдөн байцаагчийн хүсээгүй чигт яриа хазааж 5 дугаар ангийн хүүтэй гэдгээ хэлхээс өөр аргагүй болов. Сайн анхаарч мөрдөж мөшөхгүй бол банд нар болдоггүй юм байна шүү. Мөрдөж мөшөхөн шүү юм бэ. Мөрдөх хэрэгтэй юм байна дэслэгчээ. Яаж байгааг нь та харж байгаа үсттэй ингээд хурандаа чимээгүй боллоо. Дэслэгч дуугарсангүй. Өмнөх сарсан загсаа шоглон ганц нэг сэрэдэн суув. Дашторжгой уртаар санаа алдах нь хэлэх үгээ олж ядаж байгаа бололтой. Гэмт хэрэгтнүүдийн араас өдөр шөнөгүй гүйсээр явтал өөрийн хүүхдээ гэмт хэрэгтэн болгоход тулчсан сууж байна. Одоо бодоход хүний хүүхдийг ятгахад синхруулж дотроо нээтэл ярьж явсан уу гэхээс өөрийнхөө хүүгээс ядахтаа шинэ багшныхын нэрийг ч асуугаагүй явж шүү дээ. Хүүтэйгээ ярьж хамт тэмцээ үзүр үдэж ганц ороо зоогийн газарт хоол идчихэд надаас юу унах байсан юм бол Хүмүүн сургуулийнхаа мэдээлэл зүй олимпиадад жилийн өмнө төрүүлсэн гэдгийг өчигдөр өрөөнд нь зогсож байхдаа өргөмжлийг нь уншиж байж л мэдлээ штэ. Ийм муу аав гэж байх уу? Гэж хэлээд хурандаа хоолоон зангирснаа чимээгүй боллоо. Баг тушаалын ажилтнаа хоолнд дурсан том дарга удтал ярилцаж чэйжин доторхоо бүгдийг нь нуудалж нээлээ. Элдв зүйл шаардаж тулгасангүй дэслэг санаа амарч зоогийн газраас гарлаа. Хурандаа гэрлүүгөө явж байхдаа хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжийн цахим маншилгоогоор хохирогчийн тарих толгойд ностой гэмтэл алга гэсэн сэтгэл онгойлгосон мэдээ сонслоо. Улсад 30-аад жил зүтгэсэн болохоор танилын хүрээ байлгүй яах вэ? Хамгийн сайн эмчээ томилуулж хамгийн чамнартай эмчилгээг хийлгэж байгаа. Хохирогчийн талаас өксөн өргөдлийг буцаанд татуулж чадвал том амсгаа авна. Би тэр өргөдлийг буцаалахын тулд амиач өгсөн бэлэн байна. Гэж хурандаа амандаа өглөж явлаа. Ангийнхан нөхөд 20-30 орчим насны танихгүй залуучууд зодсон. Манай ангийн 3 биш гэж мэдүүлэг өгсөн нь яамаа да. Хүүд ашигтай гэрчийн мэдүүлэг гараад эхэллээ гэсэн үг. Гэхдээ тэр дүлгэнгүүдийг хүн өнөөдөр өглөө хэрэгээ хүлээж гисэн гэсэн. 20-30 настай хүмүүс зодсон болгол хүүхдүүдийн мэдүүлгийг буцаалгаж тэднийг бохир юмд утгах болно. Ичих нүргүү адгийн заваа юм хийх болно. Гэх зэргээр дашторшгой тархаа гашилгаж байлаа. Төмөр хаалгатай бачуухан тасалгаанд Тэмүн адар ширтэн бодол болж хэвтэн. Байцаалсан дээрээ уйлж суугаа сүнжид багш нь яагаад ч юм санаанд нь байн орж ирнэ. Өчигдөр сүнжид багш ирчихсэн миний төлөө уйлж суух юм. Энэ хүн надад ямар гэм хийсэн бэ? Яах гэж би түүнийг хүүхдүүдэд уруу дороо амтан битээр итгүүлэх гэж аргаа бардаг байсан юм бол. Багшийн хэдхэн төгрөгийн цалингаар ар гэрээ авч явах гэж ядаж байгаа зүтэрсэн эмэгтэй шүү дээ. Тэгтэл энэ хүн надаас болж 2 чудаа цалингаа асуусан. Уухал хагцал үзэж зовж зүдэрч яваа хүний талхны мөнгийг хумсалсан адгийн шаар юм да би. Шорнд хатгатаа таарсан болгоо тэнэг химэн өөрийгөө зүглээ. Яг энэ агшинд уулын ингэрдэг хашаа өдөө матаж явсан сүнжид багшуд Тэмүний тухай бодол орж ирлээ. Гинтийн таагүй явдлуудаас болж гутарсан багш толгоогоо унжуулан газар ширтэж удаан алхана. Огт өөр харцаар харж байсан хөөрхий шавийнхан царай түүнд харагдлаа. Тэмүү минь над руу хараад нулимсан гарчих төгсөн шүү. Эби минь хоригдно гэдэг амар байгаа илгөө. Ээжийнхээ өрөөс гараагүй шахамнал хөрс шүү дээ.
Энэ хүүхдүүдийг надтай сайн харьцаатай болгохын тулд заавал төмөр тор хэрэг болох гэж намайг үзэж чаддаггүй. Доромжилтг нь хэвээрээ үлдсэн ч яах вэ? Хүүхдүүдийг минь торноос гаргаад өгдөг шидтэн байдаг ч болоосай гэж өөртөө өглөн явснаа хашаандаа дөхөж ирснээ анзаарч бие цэхэллээ. Би чинь дахиад л уйлж унчих нь уу та? Гэрлүүгөө уруу царайтай орж 2 охиноо зовоогоод яах вэ? Гэж бодсноо урт амьсгаа аваад хашааныхаа хаалгаа татав. Гаднаас орж ирэхдээ зулаа уйлж эгчин түүнийг аргадаж суугааг хараад сүнжид үүдэндээ зог туслаа. Хүү яадаг лээ? Бас л өнөөх залуу юу? Гэж бараг л хашгирлаа. 2 охин нь ээж рүүгээ нэгэн зэрэг айснуудаар харлаа. Цэцэг тийм ээ. Өнөөх залуу гэж дуулуухтуудыг хэлэхэд охиныг минь зоож хандгүй яасан ч хэцүү залгивдээ. Хараач очоод чарлаад буулгачмаар санагдах юм. Гэж ууртай хэлэх ээжийн царай шийдэмгий. Ангийнх нь хүү баригснаас болж уйсныг мэдчихвэ гэж ааж тавьсан зулаа. Ээжээ нэг их сүртэй юм бишээ. Охин нь одоохон тайвширчихнаа гэж сандмент хэлэхэд нь эгч нь хоолойглохоор боллоо. Цэцэг яриаг өөр дэшин дүүхэлэх санаатай. Би өнөөдөр цалингаа аваад 3 будаа авсан гэж хэлээд магтаалын үг сонслоо. Ээж нь цэцэг рүү баяртай харж хоромхон төдий болсноо эргээд л өнөөх таагүй сэдв рүүгээ орчих нь яагаад жин тухай бодохгүй байж чадахгүй байгаа нь илт. Өнөөдөр бас л цагдаагийн газраар баахан гүйлээ. Өнөөх бэлгүүн гөжөөдөлсөн хэвээрээ. Их сүрхий би даасан. Бусдаас хамааралгүй хүү байгаа юм. Тэгээд л хүний эрхэнд орохоор ууран дүрсгээд байгаа л та. Гэж ярьж суулаа. Зулаа хайртай хүүгийнхээ нэрийг сонсоод сэртхийхийг ажсангүй. Яагаад ч юм бэл хүнд сайн гэдгийг нь мэдчихэд тэр хүүгийн тухай яриад байх шиг зулаа санагдана. Сайхан мэдээнүүд сонсож дотор жааханч болов онгойгоод байсан дашторжгаа руу Тэмүүний ээж мичидмаа утастаж бачимдсан дуугаар хохирогчийн зүрх зогсчихлоо гэж хэлснээс хоорондаагийн тархинд тус гаравчих төглөө. Нэг мэтгтэл жолоогоо чичирсэн гараар тасдуураад гимтлийн гимлэгрийн зүгт харгүйхээрээ давхиж явлаа. Уулсор дээр гэрлэн дохой зөрчин хаазаа эцэстэн тулхан гიშгэх нь ухаангүй болсон гэлтэй. Гимтлийн гимлэг дээр ирэхэд 50 хүн нэгч байсангүй. Үгсэн мэд хөдөлгөөнгүй хэвтэж буй хохирогчод залгасан захин төхөөрөмжүүд төгшүүртэй дохойг дагсралтгүй өгөх нь чихэнд шиэртэй. Эмч сувлагчнаар сандралдан найс цааш гуйлдан. 3 хүүт задуулсан сахтуу ир дээр 5-6 цагаан өмсгөлтэй хүн оварчээ. Өвчтний зүрх бүр зогсныг сэргээхээр электрошокоор цохиулж бас нэг эмч хүчил дөрвчийн хөшүүргийг нэмж байгаа харагдана. Хянах самбарын ногоон дэлгэцээр ямар ч хэлбэлзэлгүй шулуун зураас хөвөрч дохой тасралтгүй болон хангиж байлаа. 2 эмчийн дэргэд зогсох хичээл сувлагч ингээд өнгөрчлөөтөө гэсэн байртай харж зогсно. 3 хүүгийн хувьд бүх зүйл өнгөрч байгаа нь энэ. Эмчийн хартаж итгэл алдарсан шинжтэй. Гартаа багжаа барьсан чигтээ уруу царайлан цөхөрсөн харцтай болжээ. Хүлээлгийн өрөөнд бачимдан дэвцэх мөчөд багаан зочрол дээцэгтэй хурж галзуурхад ганц гурав дутаж байгаа бололтой. Нөхөртөөгөө уцаар ярин уйлж чи хүүг минь ял адлуулна гэд байлуу. Чиний хүснээр боллоо. Хүүдэн дотортой хүлдүү минь задуулсан хүн нас орчихлаа. Хэмээн гимтлийн гимлэгт хэвтэж буй хөлгүй хүнч чочиж босоод гүймээр чанга бахирна. Аюулгүй тойрог өнгөрөөд дашдаржгаа яалтч үгүй гацаанд орж өхөр тэрэг шиг сажлахад хүрлээ. Гимтлийн гимлэгийн шаргал тоосон барилга холгүй харагдах хэдийч буугаад гүйчгэлтэй нь биш. Бачимдан амандаа өглөж байснаа хүүгээ нүдэндээ харлаа. Хүү минь ялтан болох гэж үү? Хүүтэйгээ ойр байх минь яав та? Нодон бүжгийн тэмцээн төрүүлчихэд бөөн баяр байхад нь би дэмий юмар хөөцөлдлөө хичээл хийсэнгүүгээ загнаж байсан. Хүүмэн тэгэхэд хичнээн их урам хугарсан болоо. Тэнэг авда голдоо ортол гомцсон доо. Хормын донтой хүүхнээс олж хүүгийнхээ зэвэг яасан их хөргөвдөө. 50 гарч байж ухаан ордоггүй яасан эргүү мал гээч нвэ би. Хэмээн өөрийгөө зөвхөн хурандаа хүрдээ огцом мөшгөн цагаан зураас даваад эсрэг урсгалаар цааш тавихад замын цагдаа хацраа төмбийтэл шүглцээр хоцорлоо.
Эмч итгэл алдарсан шинжтэй зогсож байснаа царайн шийдэмгий болж ухасхийн электрошокороо дахин нэг зохиуллаа. Бас дахин зохиулна. Хянах дэлгэцэд үүлэн битэг хэлбэлзэл мэдрэгдэнэ. Тэгснээ цааш аажмаар зүрх цохилж эхлэхийг зааж эхэллээ. Эмч уужин амьсгал авч совилготой тарианы нэр тун хэлээд түргэн хий гэж шавдууллаа. Ямар ч гэсэн хохирогч сэрэг бололтой. Хоёр талаас гүйж ирсэн эцэг бараг л мөргөлчих төгөхөд түрүүнд самнаж байсан ээж тэднийг таавширчихсан өгтлээ. Иш муу хөхнөө даралтаар явуулчих төглөө. Хохирогчийн зүрх сая зогсож тандаргаад ирээд твийн байдалтай орлоо гинэ. Гэх үгийг сонсоод дартаж хурандаа зүрхээ дарлаа. Сандарч твцэндээ бараг л уушиг зүрх нь амаараа гарч хатөхөж явсан нь илт. Хохирогч суур өвчтөй бие султай эр хүн тул ярвхтай байна да гэж эмч өчигдөр өглөж байсныг хурандаа ярьж зогслоо. Тооноор одод төгсөн тэнгэр харагдана. Сарны хөхөлбөр гэрэл номын шүгэн дээр төсчээ. Гэр хорооллын төмөн ноход дуугаа авалцсан борголох нь их хотод ягаад ч хөл татраагүй гэрчлэх гэсэн мэт. Хөлийн чимээ сонсмогцоо эзнийхээ хашааны алга дарам газрыг өмгөөлөн амиа үл хайрлан тэмцдэг нь нохойн тавлан. Тайван амарч болдоггүй зовломтой амьд ч юу энэ ноход гэгч хэмээн сүнжид багш бодлоо. Гурван хүүгүүнээсээ болоод түүний нойр хулжиж урд шүн цором хийгээгүй. Өнөө шин бас нойр хүрэх шинжгүй. Зулаач мөн унтаагүй. Сонож ор болдог модон бойдонгаа хягтнуулан эргэж хөргөөн. Ээжигээ унтахгүй байгааг мэдээд санаа алдахыг нь чагнаж хөвцөн охин тэсгэлгүй яриа өдлөө. Ээжээ та хэрэгт орсон хүүгүүдтэй одоо сайн болчиход байна да. Хүү яадаг үлээ миний охин. Өмнө нь ч сайн байсан. Одоо ч сайн. Шавьтай муу байна гэж юу яах вэ? Алдас болно байгаа да. Тэр бэлгүүн чинь таныг зовоодог үсттэй. Багшигаа яаж зовоож байлаа гэсэн тэр чинь хүүхэд шүү дээ. Гэнийн томоог үгээсээ болоод л ээжд нь хэдэрлэж ааш гаргаад байгаа. Түүнээс биш төгснөөхөө дараа багшаа гэдэл гүгээд ирнэ. Ээж нь бэлгүүндээ хайртай. Зулаа энэ үгэнд точин эргэж ээж рүүгээ харж байгаа нь сарны гэрэл тод харагдана. Сүнжид харин үүнийг анзаарахгүй тооноор харагдах оддыг харан бодол давтлаа. Охины царай гинэт баяртай болсноо эргэж нурмайлаа. Бэлгүүнд ээж сайн гэж бодхоос баярлсан ч хичнээн сайн байлаа гэд юу ч хийхээс өнгөрсөн. Гэмт хэрэгтэн болоод явчихна. Зулаа гэдэг охиныг хизээч уушлахгүй гэхээдэс түүний цээж рүү хүч төрөн орж ирсэн нь энэ. Энэ мөчөд орон сууцны хороололтож ээж охин хоёр унтаагүй байлаа. Охиноо эргэж хөргөөгөөд байхаар эхийн санаа зовж нойр нь хулжжээ. Өнөөхөл хүүгээсээ болоод зовж ханлаад байна гэж таамаглав. Ээж нь буруу юм хэлжээ. Охиноо хүнд хайр сэтгэлтэй болоод байхад нь холд байлгээд баахан муухар ачхаж гэж сэтгэлийг нь засуу хэмээн бодож ч үзв. Юуг нь ч сайн мэдээгүй байж ийм имийг палхитэл хэлнэ гэж юу байх вэ гэж санаад энэ удаа чимээгүй өнгөрөхөөр шийдлээ. Тэмүүний хэрэгт орсон нь надад огт падгүй. Аавыг минь доромжилсан их зантай хүний төлөө санаа зовох ёсгүй гэж гэрэл хүчлэгч өөрийн эрэхгүй түүнийг бодож эхэлнэ. Яагаад чи минь бүхэнд өөрийгөө буруутгах сэтгэл төрнө. Барааг нь харах бүрт зүрх бүлгэлдэг энэ хүү холын хол шорон гэнтэнд явчихчих мэднэ гэд бодхоор аимшигтай. Гэрэл санаа алдаад Тэмүүнийг минь гаргаад өгөөч гэж бурханд ч юм уу хинт ч юм бөөмөд залбирч эхлэв. Чи минь гараад ирвэл чамдаа хизээч муухай загнахгүй гэж дотроо шивнэж андгаа өргөж байлаа. Өглөө эртлэн ангидаа ирсэн совд хөөгтүүд бүртгийг тэс чадан хүлээлээ. Эхний цагийн хонх дуугарахад 10 минут үлдээд байхад ангид ануу бас цагдаад хоригдож буй 3-аас босод хөөхд бүрэн цугларлаа. Сувд самдрын өмнө гараад маш ууртай төрхтэй зогслоо. Хөөхтүүдээ манай ангид биенийхээ мууг үүсдэг нэг матаач хүн байна. Илрүүлэх хэрэгтэй гэж хэлэхдээ бүгд гайхлаа. Ануу бит хоёр Тэмүүн бэлгүүн дүлгүүн гурвыг хэрэг болсон газарт байхыг нь харсан тухайгаа нойлын өрөөнд дээрж байсныг хэн нэгэн хорон санаат нь нууцаар шагнажээ. Тэгээ цагдаад мэдгдсэн байна. Гэхийг сонсоод хүүхдүүд шуугилдаад явчихлаа. Паах ямар муухай юм бэ? Ёстой ноцтой матаач ангид байдаг байх нь. Арайч тий ийм муухай юм хийгдэхтэй яах вэ?
Гэх зэргээр хүүхдүүд ам амандаа шуугилдаж, Матачийг илрүүлж ангиасаа зайлуулах тухай ярилцах нь үнэн голоосоо хортож зөвөөсөж байгаа нь илэрхий. Наран туяагийн царай цайж нүрээ хийх газраа олж ядаж суугааг ганаа олж хараад лавлан ажиж байснаа. Өөхөө, тодорхой шив. Дарга асуунгаан царай нэг л бишээ гэж хашгирлаа. Нэг бол өөрөө матсан, үгүй бол матсан этгээдийг мэдэж байгаа гэсэн үг дээ гэж жижиг сараа хэлээд хуучин дарга руу хархан зэвүүтэй. Матсан гэдэг муухай үгийг энд хэрэглэх нь тохиромжгүй гэж наран туяаг хэлсэн нь өөрийгөө нэг мөсөн илчилж эхлэв. Энэ хинхийг амтан матчихсан байх штэ гэж баярмаа ууртай хашгирлаа. Матсан юм биш. Харин ч найз нарынхаа ирээдүйн сайн сайхны төлөө үүнийг хийсэн. Иргэний үүргээ биелүүлсэн гэж дарга хэлэх нь өөртөө 100% итгэлтэй. Үүнийг нь сонсоод хүүхдүүдийн царайд занал зүхэл тодорлоо. Яасан балер юм бэ? Нэгнээ шоронд явуулах гэж яаж ирүүдийн сайн сайхны төлөө гэж яаж ичгүй хэлж чадчихэна. Матачийг зайлуулъя. Ямар зөвүүн амтан бэ? Зайлаач чи гэгчлэн ам амандаа хашгиралдана. Хүүхдүүдийн харц үнэнхүү зөвүүн. Наран туяа юу ч хэлж чадсангүй чихээ даран сууж байснаа тэсгэлгүй уйлаад ангиас гарчгүй лээ. Хичээлээ тасалсан ануу цагдаагийн хэлтээс рүү орж явлаа. Би мэдүүлгээ буцаах ёстой. Худлаа мэдүүлгээсээ бош насан туршдаа айж явах гэж үү? Хэмээн шаналж, шүнжин бодож хонсон аж. Тэр алхсаар шат руу ирж дээш өслөө. Хонглоор шийдэж ядан сажиллаа. Мөрдөн байцаагчийн өрөөний хаалга ойрцоор л үүдэн дээрч цэслэгч хээ батгүй гэсэн хаяг руу харан зогслоо. Хаалга онгойлго бол дэлгэж цааш гараад уцаар ярьж сууна. Ануугийн нүдэнд гинэт уйл шаналсан сувд харагдахад буцхаар шийдлээ. Хаалгыг хаагаад цааш гүйчихлээ. Уцаар ярьж суусан батгүй хаалга дуурах шиг болоход эргэн харвал хинж байсангүйд гайхснаа цааш яриагаа үргэлжлүүлэх нь их чухал ажил хэлэлцэж буй бололтой. Хэдэн мөчийн дараа ануу цагдаагийн хэлцээс холоо оччихсон амьсгаад нь зогсож байлаа. Совдыг бодсон ч, Тэмүүнийг бодсон ч үннийг хилээгүн дээр эзтэй. Совдын хэлдгээр 3 найзаагаа арга гэмт хэрэгтнүүд болсон байхыг нь хаарсанд орвол худлаа хэлсэндээ насаараа айж очиж явсан минь дээр гэж тэр шийдлээ. Совд Тэмүүнд хайртай, харваас ойлгомжтой байдаг шүү дээ. Сайхан сэтгэлтэй, тосорхоо хөөрхөн найз охиноо шаналаасанд орвол өгснөн дээр тэр хоёр биендээ тохирсон сайхан хос аз жаргалтай яваг гэж аноо бодон алхлаа. Утасныхаа цагийг хараад 2 дугаар цагт амжиж очие гэж дотроо хэлээд хурдаа нэмлээ. Дэслэгч уцаа тавиад бодолд автлаа. Яаж ч бодсон хурандаагийн хүү ялавч таарна. Хурандаа үүнийг мэдэж байгаа. Тэр юунд найдаж хуйл төчөлгүйгээр хүүгээ ялаас мутлана гэж үзээд байгаа юм бол хүний бие санаатаагаар хүндөвтөр гэмтэл учруулсан. Тэгээд бас бүлэглэн уйлсан. Хохирогч талд өргөдлөө буцаалаа ч ял авч таарна. Юусэн учрыг нь олохгүй юм. Худлаа наагаараа би чамд албан тушаалаар далгалах гээгүйгээд байгаа ч хэрэг дээрээ надад шахалт үзүүлэх гээд л байгаа юм биш үү? Хоолнд урайдал, ховын харцаа бий болгоод л алгуур хөл цусаар чөдрөө хийж аваад намайг хуйл зурш гэж нэг л өдөр шууд тулах гээд байгаа биш үү? Гэж тэр өөрөөсөө асуулаа. Өмнө тэр ийм адармаатай хэрэгтэй учирч явсангүй. Хүнд тал тохоо татаж шүзээгүй. Энэ удаа яалтчгүй ацан шалаанд унахна гэдгээ мэдэрч байлаа. Эрхлэгчийг өрөөндөө дуудаж ирүүлсэн захирал суугыг үрж байгаа нь албархуу хямсгар байдалтай. Би тантай аль бие ёсоор нэг зүйлийг ярив. Ангийнхантайгаа арилаагүйгээс ангийн хүүхдүүд нь гэмт хэрэг хийж, сургуулийн нэр төрийг унагсан багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуслах тухай ярилцах гэсэн юм гэж тэр хэллээ. Юу гэнэ? Та эрүүл ухаантай байна уу? Гэж эрхлэгч бараг л хашгирлаа. Та өөрөө ухаанаа алдчихад байгаа юм биш үү? Ингээд янжин ууртай харах нь чамд мөчөөгөө өгөхгүй шүү гэх шиг. Хүүхдүүд гэмт хэрэг хийлээ гэж та хэллээ. Хүний гэм буруутай эсхийг шүүхэл тогтоодог. Шүүхийн шийдвэр гараагүй байгаа. Хүүхдүүдийг зөвхөн с ิจ гтнэр тооцож мөрдөн байцаалд явуулж байгаа шүү дээ. Гээд эрхлэгч босч ирлээ. Хин нь яасан ч бууж өгөхгүй гэж байгаа шинжтэй. Орч төгсөлбөрийн хүүхдүүд хүн амны хэрэг хийсэнгээд хотын бүх сургуулаар яриа болж байна.
гэж хэлснээр захирал дахин хазгаа гიშгэлээ. Хин нэг нь хотын бүх сургуулиар явж багш хүүхдүүдийг хэлсэн үг бүрийг бичиж судалгаа хийж ирсэн болж таарч гинөө. Ингэж яриад байгааг та баттай мэдэж байгаа юм уу? Дэмийл чи хүний үгийг дандаа муших юм аа гэж өгүүллээ. Энэ сургуулийг захирч байгаагийн хувьд хариуцлагагүй багшийг зайлуулахдаа л зайлуулна гэхэд хуулиа сайн судлаарай да. Бичиг үсэг тайлгцсан хүн юм бол ийм үндэслэлгүй зүйлээр ажилтнаа хаалсан захирал захиргааны хэрхэн шүүхэд очиж төмний доогл болно гэж эрхлэгч хэлээд гарч одлоо. Захирал уураа сандаа ширээ хоёртоо л гарахаас өөр арга олцсонгүй. Гай болж багын заа харгын нэгдлийн дарга шин сэргийг ажил сэтдэг гэж магтдаг бүсгүй гэж эцэг эхийн өдөрлөг хийх төлөвлөгөө төсөө барьж орж ирээд захирлын бүх уур цухлыг өөр дөрөө аваад малаараа дуудуулж нулимсаа асгаруулсаар гарлаа. Дашторчгоог ашгүй эмнэлэгт ойрхон явахт нь гомсорон эмч утастаж өвчтөн ухаан орсныг дуулгалаа. Энэ удаа аламны тэрэгтээ явж байсан хуурандаа жолоочтой гэмтлийн эмнэлэг рүү яаралтай явахыг тушаалаа. Яг цагаа олж мэдээ дуулгалаа шүү. Шууд ороод л хэлчихье. Тэглэгч хохирогцоос мэдүүлэг авахаар ирэхэд нилээ дуудах бийвээ. Уртаж амжуулах хэрэгтэй гэж тэр өөртөөгөө ярьж явлаа. Тэрэг нь эмнэлгийн үүдэнд ирээд зогсоход 18 шиг л дэгдэж буугаад хаалга руу түргэн алхлаа. Тэмүүний эцэг эхийг байцаалд дуудсан учраас хэлцийн үүдэнд цаг 30 минут суув. Цагдаагийн хүн зуртлыг шүүмжлэн амаач хилтэл өгүүлсэн мечт магай нөхөрлөгөө муухай харан сууж байснаа. Хүүмэн тэр муухай газар торогдоод 2 хончлоо. Бодож санах юм байна уу? Гэх өнөөхөлөөгөө хэллээ. Хоёулаа энэ мөрдөн байцаагчтай уулзах боломж олж байгаа дээрээ шууд мөнгө атгуулчихъя тэхүү гэж хэлээд нөхрийнхөө хурийг дурс хийлгэв. Хүүн хүн зоцсон. Эцэг ихэн навилгал өгөхийг завдсан хэрэгтэй гэр бүлээрээ суухан дутаа юу гэж хэлээд тэр хавьд суух хүмүүсийг тойруулж харах нь уур цухлаа арай хийж тогтоон барьж байгаа бололтой. Үүнтэй зэрэгцэн тэслэгч гарч ирж жаргал сайхангааг зочиолоо. Мечд маягаа мөрдөн байцаагч руу цухалтай харж хүн сурталтны чинь бас хаачих гэж гараад ирвэ. Хүмүүсийг өглөөнөөс хойш хүлээлгэж ингэж уурсав. Та чинь яасан хачуу хүн бэ? Цаг 30 минут хүлээлгэх байсан бол юугаа хийж цаг товлож хоцролгүй ир гэдэг байна гэд ээж тэсгэлгүй хэлчихлээ. Тэмүүний аав эхнэрийнхээ өмнөр ороод хөгшин минь дуугүй байж үз. Эд чинь цаг нартай ажилтаа бас байдгийн гэж тэслэгчийг өмөрсөн хүн болох нь эхнэрийнхээ үгнээс санаа зовж эргүүлэх гэж орлож байгаа нь ил. Хохирогч ухаан орсон учраас яралтай байцааланд явж байгаагаа тэслэгч хэлэхэд эцэгийн хоёр аваадаа гэж дуалдан урт амьсгаа авлаа. Тэр сохтуу толгойг битгий өхүүлээч гэж цаг үргэлж бурханд залбирч байгаа билээ. Мөрдөн байцаагчийг хүргээд өгье гэж жаргал сайхангаа хэлвэл цаадхан дүрм жоромд харшлан аламны унаагаа хүлээнгээд халгаасангүй. Гэвч 15 минут хүлээгээд жижүүртэй уцаар ярьж бүтлгүй үг сонсож цухалсан тэслэгч сэжигтний аргэрийн машинаар хөргүүлэхээс өөр аргагүй дөө. Шинэ баяны цээж төвхгөр авгаа. Өвгөө, чиний дэргээр явах уу, минийхээр явах уу гэж бааварлахад нөхөр нь нуур улайж бушуухан Нисан Патрол тэргээ онгойлгон тэслэгчийг суухыг урлаа. Эмнэлэг хүрэх замдаа тэслэгч санаа зовсон бололтой. Хизээ улс хөгжиж Америк кинон дээр гардаг шиг мөрдөгч бүрээ машинаар хангах болтоо гэх зэргээр мөрөөдөлдөө халж ярьж хөөрч явлаа. Дээшгүй өндөр төлбөртэй тасаг тэмцлүүлж байгаа гэрт мах суу, гурил будаа түлээ, нүүрс бүх зүйлийг нь бүтэн жил хэрэглээд ч дуусахгүй аваасан хэдийн сараар төлөөгүй цахилгааны өрийг хүртэл өгсөн гэж эхнэр нь дөнгөж сая орж ирээд баярлан ярьсныг бодож гайхан хэвтэх хохирогчийн тасаг руу цагдаагийн хурандаа орж ирлээ. Дүрмд хувцас харсан нэрийн царайнд айдас тодорлоо. Хөөрхий минь байцаагдчихл байна гэж бодсон тул айл хэдэн шил арх уугаад гарч явснаа задуулсан хүмүүсээ муухан санаж байгаагаа хэлээд бүлтэлцэх нь өрөвдөлтэй. Сургуулийн хүүхдүүд л байх шиг байсан. Гэхэд хурандаа цочоод өгөр сохтуу толгойч санаж байна гэж дотроо хараалаа. Түр бодол хийлээд шууд л тулж ажиллах нь зүйтэй гэж шийдлээ. Би таны хэргийг мөрдөх гэж ирээгүй. Миний хүү таныг зодсон хэрэгт холбогдчиход байгаа гэлээ. Хохирогч яоцгүй харж цагдаагийн хүнгээд намайг айлахгүй ах шүү. Хүүхүүд зодсон нь өмнө нь лэмдэг
гэж бодож хэвтэв. Танаас нэг зүйл гуйх гэж ирсэн. Намайг зодсон хүмүүс бол 20-30 насны 3 залуу гэж хэлэх. Бас 3 хүүг таниулахад энд алга гэх. Танд шанд нь хашаа байсаа авч үгүй. Гэхийг сонссон хохирогч өмнөөс нь таг гөлөрлөө. Буруу дуулчихаагүй байгаа да. Айлын хашаанд дам бүрээстэй 4 хантаа чичир цуудаг бол шүү дээ бид чинь. Ийм буянтай хүн гэж байх уу? Гэж тэр дотроо дуалдлаа. Ухаангүй хэд хоног хэвтсэндээ хөшүүн дүүнг болж гүлээсэн хөөрхийр баярлсандаа таг гөлөртнийг дартарж байгаа чамлаж байна гэж буруугаар ойлгов. Хашаа байшин дээрээ Excel машин нэмий. Акцент байсан ч яах вэ? Гэлээ. Хохирогч санд минь би тэгж хэлнэ. Зөвшөөрч байна гэж дуалдлаа. Дотроо ийм гэж байх уу гэж залбирч байв. Хурандаа ухаангүй барилсан эрд сайн тогтоож аваарай гэд юу хийхийг нь дахин заагаад өндийлөө. Хохирогч хурандаа руу харж байгааг бурхан багш руугаа бишрэн харж буй сүсгтэн гэж эндүрэм. Зөрүүд хүүгийн аав гарч ирээд хонглоор алхах гэснээ хаширлаад цааш эргэж гомсорон эмчийн өрөө рүү явчихлаа. Түүнийг ам мөлтөөс болон тойрогтой зэрэгцэн тэслэгт түргэн алхан хонглоор гарч ирлээ. Хурандааг Тэнгэр бурхан хараад мөрдөн байцаагчаас дөрүүлж хөө гэж дуалдмаар. Эмчтэй аваа хідэн үг сольж хохирогчийн эрүүл мэндийн талаар айх зүйлгүй гэдгийг лавтай сонсоод гарч ирсэн дастаржгаа тэслэгчтэй таарахгүй тулд нөгөө жижүүрийн хаалга руу алхах зуур бодов. Цагаандаа гарсан ч юм болж байна да. Ганц хүүгийнхээ төлөө ингэхгүйгээд яах вэ дээ? 20 жил улсад зүтгэхдээ шударга явсан. Улсаа зогсон 2 өрөө байр, буруу талдаа жолоотой жижиг зэрэгтэй болоод л байсан. Сайдын хэргийг зохицуулж өгөөд сэтгэлдээ арилшгүй хар толбтой болсон. Ингээд 2 дахь хар толбоо оллоо то гэж өөртөө хэлээд шүүр салдлаа. Тэргэндээ суугаад жолоочтой хотын дөрөв гэж хэлээд уцаа гарган залгалаа. Тэмүүний аав ээж 2 тэслэгчийг хүрэх гээд гэмтлийн эмнэлгийн гадаа ирээд байна гэхийг сонсоод бутаж эмнэлгийн арын зогсоолд очиж хүлээв. Мэргэжлийн зангаараа хаширлаж тэслэгчэд харагдахгүй гэж буйн энэ. Хурандаа тамхи хасаагаад түрүүчийн бодлоо цааш лавшрууллаа. Өнгөрсөн амьдрал өвчнөөр өөд болсон сайхан хань нүдний өмнөр нь хөвөрч хэлж байсан үгсэн чихэн сонсогдох шиг болно. Ханан сайдын бохир хэрэгт хутгалдаж байгааг нь эрс эсэргүүцэж байсан билээ. Ингээд сайдаас орж ирсэн 300 сая надад хоол болсон билүү? Гайл болсон уу гэхээс өчүүхэн ч жаргал авчираагүй юм байна. Гэх бодвол гинет тархинд нь харуулаа. Тансаг байранд залуу их нэртэй амьдран салан сарнан гэж муухаглаад сайхан ханаа сэтгэлийн зовлонгоор хөнөөсөн. Өнөөх олдошгүй сайхан хүүхэн нь шулан байж таарлаа. Энэ хүүхэн хизээ эргэж ирээд сайдтай холбоотой хэргийг чинь ичлэн гэж цөрдүүлж хэдэн саяыч нэхэх юм бөө мэд. Явж сайдын баруун гарын л хүн намайг энэ шуламтай танилцуулсан шүү дээ. Гэхээс хүмхийгээ зуулаа. Сүүлийн үед иймэрхүү бодлоо түүний толгооноос салхаа болоод байгаа билээ. Хүмүн аавыгаа авилгалд хутгалсан болохыг мэдээд уурлаж бушаад ийм араатны авир гаргаад ч байгаа юм билүү гэж тэр бодлоо. Нэртэй архитектор шинэ баяны тэргэнд орж ирсэн цагдаагийн бурхан хурандаа гэмсэнгүй шуур салдлаа. Ганц хүүгийнхээ төлөө хүн алхаас бусдыг хийх шив гэж хэлээд тамхи хасаав. Үнэн сэтгэлээсээ гэмшиж өөрийгөө зүхэж байгаа нь илт. Шаналсан эцэгийг 2 хашаа байшин жижиг тэрэгний мөнгийг бүтнээр нь гаргасан ч яхав хүүгээл гаргаж байл боллоо гэж зэрэг дуалдлаа. Бас нэг зүйл байна. Мичидмаа та 2 Тэмүүнийг тэр ороо 8-аас хойш гэрээсээ огт гаргаагүйг баталж мэдүүлэг өгнө шүү гэж анхаарууллаа. Яаж мэдүүлэг өгөхийг нэг бүрсэн зааж өгөх нь аргагүй л мэргэжлийн хүн. Эцэг эх хоёрын хэн юу ярихыг нь нарийн зохицуулж логик уялдаатай цаг хугацааны дараалалтай болгож өглөө. Бас шууд санаж байгаа юм шиг ярьж болохгүй. Мартснаа эргэн санаж байгаа дүрээсгэх. Ингэхдээ ямар шоу ховрол үзүүлэхийг наривчлан хэлв. Ээж авиаслагч үжигчин болохоо харуулж, харин аав түүхтаг хийж их нартээ загнуулж, анаашаараа дуудуулахыг харж, алдаа оноог зөвлөж сайтар заалаа. Хурандаа ямар ч гэсэн хэлсний дагуу мэдээлэл өгч чадна гэж бодоод санаа амар хөдөллөө.
Дүлгөөний ээж хэрэг гарах үед жүжүүртэй байсан нь зол болов. Түүнээс биш бас нэг хүнд муу муухай үйлээ задруулах хэрэг гарах байлаа. Гэмтлийн эмнэлгийн төлбөртөө тасагт байцаал түргэлжилж тэглэгч бүтэн 2 хуудас зүйл тэмдэглэн авч амжсан суун. 3 хүүхдийн уурыг хүргэж хэрэг толбогдох хараа вог нь босгосон балах дээр түүтчин мэдүүлэг өгөх нь өөртөө итгэлгүй. Тэглэгч түүн рүү нэвт шөвт харж улам сандраана. 22 цаг өнгөрч харанхуй болсон байдаг. Та сохтуу яаж тэр хүмүүсийг ялгаж таньж чадваа гэж асуухад хохирогчд хариулах үг олсонгүй. Хэсэг төгдөрсний эцэст Кеннет сэрлээ. Намайг өшөглөөлж байхад холуур машин өнгөрсөн. Машины гэрэл бүгдийнх нь царай их тод харагдсан байх шүү. Гэчгээд ийм үг олж хэлсэндээ өөрөөрөө бахархаж додгор царайтай боллоо. Хашаа байшин бас насны мөрөөдөл акцент машин гэдэг огт хүлдүү толгоогч ажилуулж дөнгөдөг аж. Амандаа орсон шар доцыг хэлээрээ төлөхгүй шүү хөө гэж тэр өөртөө тушаал өгнө. Асуулт цааш үргэлжлэлээ. Та айлд хэдэн шил арх уусан бэ? За нэг их биш дээ. Яг тодорхой тоогоор хэлдэ. 0.5 шилтэй 2 хараа уусан. Хэдүүлээ уусан? 3. Хохирогч 20-30 орчим насны хорвоо дээр огт байхгүй 3 залуугийн хувцас, царай, дүр төрхийг дүрслэн үлгэр зохиож овоо үнэмшилтэй ярив. Цахилгаантай бор саарал өнгийн хүрэм гэх үг 2 охины мэдүүлэгтэй сохор азар таарсан нь зэслэгчид нэгийг бодууллаа. Мөнгө нэххээр нь байхгүй гэснээс болж задуулсан гэж шалхуудлаа шалтак хэлэх нь туйрах авьяас дахиад ч байгааг харуулах шиг. Мэдүүлгийг уншиж гарын үсэг зурхтаа гар нь жижигсээр байгааг дэслэгч гэрхаа ажиж байлаа.